Студид дараагийн цочмын хөтөлцөөд байна. За тэгэхээр дөнгөж өчигдөр улсын их хурлаас малын эрүүл мэндийн тухай болоод малын генетикийн тухай хуулиудыг хэлэлцэхээр болсон юм шийдвэр гарсан байгаа. За тэгэхээр үүнтэй холбогдуулаад мөн цаг үеийн асуудалтай холбогдуулаад хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Саул яг бид студид тавиад байна. За танд өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. Өчигдөр улсын их хурлын чуулганаар малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетикийн тухай хуулийг хэлэлцэхээр ингээд дэмжигдлээ. Цаашдаа бид энэ хуулийг бол хэлэлцэх асуудал дээр одоо ажиллаад явах юм байнамаа. Тэгээд малын эрүүл мэндийн тухай хууль бол өөртөө нэг нийгмийн шалгуураар гарч ирсэн ийм хууль. Бид өнөөдөр малаа эрүүл болгож иж арт түмний хүн амьтны эрүүл болгоно. Мал эрүүл болж иж бид одоо малын одоо мах бүтээгдэхүүнийг бол зах зээлийн эргэлтэнд бол эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг ийм одоо зорилтыг бол тавьж байгаа. Тийм учраас шинээр бүрдсэн засгийн газар бол хамгийн түрүүнд энэ малын эмнэлгийн тогтолцоог бол өөрчлөе гэдэг энэ санал дээр санал нэг байгаа учраас бид энэ хуулийг бол өргөн барьсан. Энэ хуулийг өргөн барихдаа маш олон жилийн олон одоо ертөнцийн салбарын одоо олон мэргэжлийн улсуудын одоо нүр их хөдөлмөр орсон маш нарийн одоо судалгаан дээр хийгдсэн юм одоо хуулийг бол өргөн барьсан сайн. За Монгол малыг эрүүлжүүлэх асуудал бол үнэхээр улс үндэстний хувьд бол чухал зүйл байгаа. За нөгөө талаас экспортын чиглэлтэй болоход зайлшгүй Монгол малаа эрүүлжүүлэх гэсэн юм шаардлагуудыг тавьж байгаа. Яг энэ хуулийн зохицуулалт дээр яг шинэлэг ямар зүйлүүд байгаа гэдэг талаас нь та тайлбарлаач. Хамгийн гол нь бид малын эмнэлгийн тогтолцоог бол төр өөртөө авснаар яг энэ одоо малын эмнэлэгт бол мэргэжлийн баг бол ажиллана. Та хүн мэдж байгаа 2008-аас 12 онд намайг энэ яамны дэд зайдаар ажиллаж байхад Монгол мал хөтөлбөр төрөөс малчтын талаар баримтлах бодлого гээд одоо түүхэнд байгаагүй малчт руугаа чиглэсэн маш сайн бодлогод батлагдсан. Харамсалтай нь энэ хэрэгжилт нь бол тэгээ зогссон байсан юм аа. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд мал эрүүлжүүлэх асуудал бол маш сайн яригдсан байсан. За одоо энэ хоёр одоо бодлоготой бас уялдуулаад малын эмнэлгийн тогтолцоог өөрчлөөд төр өөрийнхөө мэдэлд аваад одоо малыг эрүүлжүүлэх талаар одоо бид бол 1989 онд Дэлхийн малын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр элссэн. Дэлхийн малын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр элссэн тэр орн бол тэр одоо орнуудын хууль тогтоомж дүрм журмыг бол дагаж мөрдөх ёстой. Эний хүрээнд бол энэ хуульд бол өөрчлөлт орж бол шинжилүүлж байгаа. Ингэснээр одоо Монголын мал бол эрүүлчин гэсэн үг л дээ. Эрүүлчин энийг бол системтэйгээр одоо хэрэгжүүлж эхлэнэ гэдэг энэ асуудлыг бол хэлж байна. Малыг эмчлэх хэмжээг л эзэнтэй болгож ийн гэж ойлгох юм. Одоо төр бүх юмаа эзэнтэй болгож байгаа гэж та нар ойлгож болно те. Ер нь эзэнгүй эцсийн ч бас байхгүй л дээ. Бас тэгж үгүйсгэж тууширч болохгүй. Тийм босоо удирдлагатай болгож байна. Босоо удирдлагатай болно гэдэг чинь одоо яам өөрөө болсон хүчний мэдээж ихэнх нөгөө улс төрийн шалгуураар биш яг мэддэг чаддаг улсуудыг яг энэ мал эмнэлгийн одоо бүтцэд оруулаад ажиллуулна гэсэн үг аахгүй юу. Гэснээр бид болсон хүчнээ бас давхар бас бэлдэж байгаа. Мэдээж малыг эрүүлжүүлэхийн тулд бас лабораторийн асуудлуудаас яригдана. Мэдээж вакцин, тарилга, туулга, эмчилгээний одоо бүх асуудлуудын дотор цогц арга хэмжээнүүд яригдахаар энэ хуулинд зохицуулагдчих орсон байгаа. За өнгөрч байгаа 7 хоногт бас та Зөв аймагуудад ажиллаад ирсэн байгаа. Ер нь бас өдөөгийн нөхцөл байдал газар дээр яг энэ малын эрүүл мэндийн асуудал, өвчлөлийн асуудал, гоц халдварт өвчний асуудал бас ямар хуу байх шиг байна. Хүмүүс бас тодорхой саналууд бас хэлсэн юм лээ. Өнгөрсөн 7 хоногт шадар сайтаар ахлуулсан баг 103 аймгийн өвлжилт хүндэрсэн газрууд дээр бид нэр ажиллаж ирсэн. Энд бол Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймагуд дээр ажилласан. Яг газар дээр нь ингээд яваад очиход бол цас бол нэлээд орсон. Цагаагаар маш хүйтэн цасан тагтарсан учраас малын хөл бол гэмтсэн. Ийм одоо хүндрэлтэй асуудлууд гарч байгаа юм байна. Тэгээд шадар сайд бол газар дээр нь малчтад бол бас өвс тэжээлийг нь хүргэж өгсөн. Зарим газруудад бол төрийн тусламжийн машин тэрэг тэгээд бас манай одоо гоц халдвартын одоо голон туулсан зарим газрууд бас дүүк машиныг аривтгалын тийм одоо тусламжуудыг бас үзүүлээд газар дээр нь мэргэжлийн улсуудаа авчаад өвлжилтийн хүндрэлтэй тэмцэх талаар нэлээд ажлуудыг хийж эхэлсэн. За энэ тал дээр бол Зөв аймагуд дээр бол манай хөдөө аж ахуйн салбарын талаар нэлээд асуудлууд гарсан. Ихэнх хувь нь бол малын эрүүл мэндтэй холбоотой асуудал байсан. Энэ дээр бол Сүхбаатар аймагт бол малын цэцэг өвчин гарч байгаа.
энэ асуудал дээр ер нь бол өмнө ч гэсэн та бүхэн мэдж байгаа 2010 онд бас 103 эмэгтэй шүлхийн өвчин гараад орон даяар гамшиг зарлаад бас би яг ахалж ажиллаж исэн. Тэр шиг одоо зүүн аймагуудын малын гоцгалтуурт өвчний талаар бас анхаарахыг бас ард иргэд малчдыг анхааруулж байлаа. Тэгээд 2015 оны 1 сард одоо Сүхбаатар аймгийн Баруун Урт сумд цэцэг өвчин гарсан. Тэгээд өдий хүртэл яагаад дарагдахгүй явж байгаа гэдэг асуудлыг бас ард иргэд ярьж байгаа юм байлаа. Би түрүүн өртөчийн хэлсэн бид бол 89 онд бол Дэлхийн малын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр элсэн улсууд бид нар бол энэ гоцгалтуурт өвчнөд тэмцэхэд энэ одоо Дэлхийн малын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу ажиллах ёстой. Тухайн үед энэ өвчнийг гарч байхад яг тэр стандартын дагуу бас устгал хийгдээгүй жоохон залгардсан тал бий. Тэгээд энэний хороо шиг нь бас ингэж нэлээд газар авч байгаа гэж одоо бол бас тийм одоо ойлголтыг би бас тийм дүгнэлтийг би бас одоо бас урд өмнө ажиллаж исэн хүний хувьд бас хэлмээр байна. Тийм.